Дараагийн бичлэгтээ Тавтан морил өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг хэрхэн бүтээх вэ? За тэгээд өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг хүн бүтээж чадсанаар өөртөө итгэх итгэлийг өөртөө бий болгож чаддгаа гэдэг сэдвийн тухай ярилцъя гэж бодож байна. Өөртөө итгэлийн тухай ингээд та бүхэн маань ч гэсэн ер нь ямар ойлголттой байдаг вэ? Яавал ер нь хүн ингээд өөртөө итгэх итгэлтэй байж чаддаг юм болоо гэд ингээд бодоод үзэх юм бол хүн бүхэнд л мэдээж өөр өөр ингэсэн бодол бол байгаа байх тий. Яг үнэндээ бол өөрийгөө ингээд байгаагаар нь ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж хүлээн зөвшөөрч чадах юм бол өөртөө ч гэсэн хүн мэдээж итгэлтэй байж чадна гэж боддог штэ тий. Ер нь бол хүмүүс гэтэл зарим нь яг одоогийн өөрийгөө ингээд бодохоор яаж ч ингээд өөртөө итгэлтэй байх вүлээ гэдэг нэг тийм бодлоос төрөөд идэг гэж магадгүй. Тийм бодлоо алга болгож гээж өөртөө итгэлтэй байхын тулд хамгийн түрүүнд яг хамгийн сайн өөрийнхөө бие гэсэн хувилбарыг бол хүн бүтээх ёстой гэдэг юм байна л да. Тэгээд хамгийн сайн бие гэдэг хувилбараа хүн ингээд бүтээж чаддаг болсны дараа бол тэр өөртөө итгэл бол аяндаа ингээд хүнд бий болждаг зүйл гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн сайн өөрийгөө ингээд бие бүтээж чадахын тулд 3 зүйлийг чаддаг байх ёстой гэж байгаа. За тэгээд энэ 3 зүйлийн тухай би дэлгэрэнгүй яриад явъя гэж бодож байна. Нэгдүгээрт нь болохоор өөртөө итгэдэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. За тэгээд гуравдугаарт нь болохоор өөртөө итгэлтэй гэдэг тэр байдлаа мэдрэх мөн ил гаргах гэж хэлж байгаа. За тэгээд эхлээд хэлсэнтэй өөртөө итгэдэг байх гэдэг тухай. Яавал ер нь ингээд хүн өөртөө итгэдэг болох вэ гэхээр жижиг гэлтгүй ер нь бол өөртөө өгсөн ямар ч амлалтыг хүн хамгийн түрүүнд ер нь бол биелүүлдэг байх хэрэгтэй. Энэ нь өөртөө итгэдэг, найддаг тийм мэдрэмжийг улам их төрүүлж бий болгодог. Энийг ч гэсэн би бас өөртөө мэдэрсэн байхгүй яа. Тэгэхээр ингээл бид нар чинь өдөр тутмынхаа амьдрал нэг тийм хийндээ ингэндээ өнөөдөр нэг ийм хийндээ гэд ингэчээд өрдөөсөө тэрийгэ хийдэггүй биелүүлдэггүй тэгэнгүүтээ дараад нь яадгүй гэхээр хийж чадсангүй гэдэг харамсал энэ төр төрөөд өөрийгөө маш их юу гэдгийг шүүмжилж ханддаг штэ. Тэгэхээр энэ бүх зүйлээс чинь юу үүсдэггүй гэхээр өөртөө итгэж чадахгүй гэдэг тэр мэдрэмж багаар үсэт идэг юм байна л да. Тэгээд өөртөө итгэж чадахгүй улмаас өөртөө итгэх итгэл хүртэл маш их ингэж багасч идэг гэж байгаа байхгүй юу. Бусдад итгэхтэй, бусдад итгэж болох тухай бид нэр ингээл яриад байдаг шүү дээ. Яг үндэ бол тэ. Тэгтэл өөрийнхөө нөгөө хэлсэн ярьсан хийгсэн зүйлээ та яг хэр их биелүүлж ингэж чаддаг вэ гэдгийг хүн хамгийн түрүүнд бас бодоод үзэх хэрэгтэй юм шиг байна лээ. Тэгээд өөрийнхөө хэлсэн ярьсан жижиг гэлтгүү бүх амлалтыг ингээд өөртөө биелүүлж өгч чадахгүй байвал бусад хүн ч гэсэн бас танд амлалт өгчөөд тэрийгэ биелүүлж өгөхгүй байх магадлал ч гэсэн бас өндөр ахгүй юу. Мэдээж хий гэж бодсон тий амлсан зүйлээ хийж чадахгүй өдөр ч гэсэн ямар ч хүнд байна штэ. Гэхдээ тийм үедээ болохоор ийм өдөр ч гэсэн байлгүй аах уу. За өнөөдөр би ингээд энийг ингээд чадсангүй. Гэхдээ дараа ийм өдөр хийеч гэдэг юм уу те аль болох өөрлөгөө ингээд хийсэнгүү штэ чадсангүй штэ гэж ингэж хит шүүмжилж хандахгүй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Яа тэгэхээр би хийж чадахгүй өнгөрөөснийхөө дараа цаг ингээл дэмий үрчлээж гэдэг юм уу ингээл маш их өөрлөгөө шүүмжилж ханддаг байсан болохоор энийг бол бүр юу гэдгийг өөр дөр бол маш их мэдэрсэн гэх юм уу. Тийм болохоор тийх юусоо хэрэггүй юм билээ. Үнэхээр хийж чадах үедээ бол яг өөрийнхөө амлсан амлалтыг биелүүлээд тухай үед нь хийх ёстой юм хийгээд хийж чадахгүй ингээд ямар нэгэн байдлаар болоогүй үедээ болохоор за ийм өдөр ч гэсэн байлгүй яах вэ? Энийгээ дараа энэ өдөр хийчихээ тийм ээ гэдэг ч юм уу те. Ингээ өөртөө арай гоё ингээ зөөлөн хандаад тэгээд тийм зүйлүүдээ биелүүлээд багаагаар хийгээд хэрэгжүүлээд явна гэсэн үг. Ингэж чадсанаар хүн яадаг вэхээр хит их сэтгэлээр унахгүйгээр юу гэдгийг жижиг зорилгоос том зорилго руу багаагаар ахиж дэвшиж чадна л гэсэн үг. Аяндаа тий багаагаар шууд л маш том хит их ачаал өгөх том зорилго тавиад тэгээд тэрийгэ биелүүлж чадахгүй болохоор хүн ерөөсөө шантраад тэгээд за би угаасаа чадахгүй мэн би угаасаа мэдэхгүй мэн гэдэг нэг тийм мэдрэмж төрснөөс үүдээд өөртөө итгэл гэдэг зүйл ч гэсэн маш их буурдаг учраас хамгийн ихний маш чухал алхам юм шиг надад санагдсан байхгүй юу. Тэгээд та бүхэн манаас өөрийнхөө амлсан жижиг гэлтгүй зүйлийг те өнөөдөр өдөрт 1 литр ус ууна гэсэн бол яг тэр усаа уудаг ч юм уу. За би өдөрт нэг жоохон
ногоо иднэ гэсэн бол баг зэрэг ч гэсэн хоолндоо ногоо оруулж иддэг ч юм уу тий маш бага зүйлээс өөрийнхөө амлсан амлалтыг хэрэгжүүлээд биелүүлээд яваад ах юм бол дараа том амлалтыг ч гэсэн биелүүлж хэрэгжүүлж чаддаг болчдөг юм билий. За тэгэхээр та бүх маань энийг бас бодоод үзээрэй тийм ээ. За тэгээ хоёрдугаарт нь болохоор өөрийгөө маш сайн мэддэг байх гэж хэлсэн тий. За энэ нь одоо яг ямар учиртай гэхээр өөрийгөө одоо хүн ингээл гаднаасаа ч дотроосоо ч маш сайн ер нь бол мэдчих хэрэгтэй байна л да. Тэгснээрээ би яг яаж хөгжиж ямар хүн болох ёстой гэдгээ илүү их одоо таньдаг юм байна. Дотроосоо өөрийгөө мэдхийн тулд өөрийнхөө одоо нөгөө гаргаж байгаа үг үйлдэл бүхнээ тэр бүгдийг ингээ бичиж тэмдэглээд үзэж болно. Ингэх юм бол яагаад тэгэхээр дараа нь ингээд тухайн зүйл дээр анализ хийгээд за би жоох ийм юм биш шүү гэд ингээд өөртөө засах юмаа засаад нэмэх юмаа нэмээд ингээд сайжруулад янз бүр болоод явхад их зүгээр юм байлээ шүү. Тэгээд энэ арга бол айгүй гой санагдаад бас би хийж үзчихсэн. Гэхдээ бас маш их хугацаа ордог юм билээ. Хамгийн чухал нь яг одоо таны дотор ингээд шийдэж чадаагүй ямар зүйл байна вэ гэдгээ л хүн ер нь мэд хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэрийгэ мэдэж чадаагүй учраас одоо маш олон тийм сэтгэлийн одоо зовир үүсэт байдаг. Тэгэхийн тулд л одоо бичих арга бас хэрэгтэй байгаа байхгүй юу. Жишээ нь те ийм үг хүнээс сонсоход би ингээд таагүй хүлээж авдаг юм байна ч гэдэг юм уу. Надад одоо хүн нэг ийм үйлдэл гаргахаар би одоо энд ингээд дургу байдаг байх ч юм уу. Хариу үйлдэл ингээд дургу үзүүлдэг юм байна ч гэдэг юм уу те. Ингээд ууралдаг юм байна ч гэдэг юм уу. Ингээд өөрийнхөө яг тэр нөхцөл байдал тухайн одоо хүнтэй хэрхэн харилцаж байгаагаасаа өөртөө үүсэж байгаа сэтгэл санаа одоо тэр мэдэрч байгаа зүйлээ ингээд бичээд яваад ахаар аяндаа та би юу нь яг ямар үед яадаг хүн бэ гэдгээ улам илүү мэддэг болчихно гэсэн үг. Тэгээд дараа нь яагаад одоо ингээд дургу байгаа юм болоо гэж өөрөөсөө асууж өөртөөгөө ер нь л ярилцсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэг ёсондоо өөрийнхөө одоо сэтгэл зүйч болж байгаа юм шиг л тийм сэтгэлээр асууж хариулж явнаа л гэсэн үг. Мөн одоо юу гэдгийг өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг ч гэсэн бас ажиглаад үзээрэй. Ер нь бол ихэнхдээ ямар харилцаа холбоо хамгийн их байдаг вэ гэдгээс одоо ямар нэгэн зүйл сурах хэрэгтэй байгаа гэдгийг олж харах хэрэгтэй. Танд одоо яг тэр хүмүүсээс байнга адилхан мэдрэмж аваад байдаг ч юм уу, яг нэг тийм адилхан зүйл дахин давтагтаад байдаг ч юм уу, иймэрхүү одоо мэдрэмжүүд ингээд үүсэт байдаг бол одоо та тэндээс ямар нэг юм ухаж ирж хайж олох маш чухал тийм боломж гэж үзээд энэ дээр өөртөөгөө ажиллана гэсэн үг байхгүй юу. Яагаад тэгэхээр энэ нь болохоор танд ингээд хүнээр дамжуулж, хүний үг үйлдэлээр дамжуулж таны одоо өөрийнхөө дотор байгаа нэг зүйлийг, мдээгүй нэг зүйлийг мэдүүлэх гэж ингэж өгч байгаа тохио гэж үзэж байгаа. Тэгэхээр ингээд дургу таагүй зүйл ч гэсэн таарахгүй тохирохгүй хүн ч гэсэн ингээл амьдралд гарч ирэхээр ямар нэгэн байдлаар надад ингээд хэрэгтэй зүйлийг хэлэх гээд байгаа тохио юм байна гэж ойлгож хүлээж авах юм бол хүн ер нь өөрийгөө илүү их мэдэж явж чаддаг юм байна л да. Эсвэргээрээ ингээд үл хашаагаад те тэр хүнд ингээд тэр зүйлд ингээд буруу өгөөд яваад ах юм бол тухайн зүйл өнгөрсөн ч гэсэн дараа ахаал яг тийм зүйл үүснэ л гэж байгаа хгүй юу. Хин нэгэнд ингээд буруу өгөөд өнгөрөх биш надад ингээд юу ойлгуулж юуг мэдүүлэх гээд байна вэ гэж бодож чаддаг хүн болсноороо өөрийгөө илүү таньж мэдэх процесст суралцж байгаа юм шиг санагдаад байгаа. Би ч гэсэн одоо бас дутуул явж байгаа л да. Ердөөсөө ер нь бол их хугацаа зарцуулдаг юм байлээ. Тийм болохоор та бүх маань шантрахгүй ингээд өөрийгөө бас ирж хаах тэр гоё эрэлт идэвхтэй ингээд байвал зүгээр юм шиг санагдчихээн. Гол нь нөгөө хүн ингээд өөрийнхөө эго гэдэг зүйлээ одоо гээж чадахгүй өөрийгөө олж мэднэ гэдэг бол бараг боломжгүй зүйл гэж үздэг юм билий. Тийм болохоор хамгийн түрүүнд би гэдэг эго бусад хүнд буруу өгдөг тэр эго зэрэгээ багасгах, дарах тэр зүйлийг бас эхлээд хийх ёстой. Тэгжээж дараагийн энэ хүнээс би юу сурах ёстой вэ? Энэ хүнээс би юу одоо мэдэх ёстой вэ? Миний дотор юу байгааг одоо энэ зүйлээр надад хэлэх гээд байна гэдэг зүйл дээр ажиллана гэсэн үг. Тэхийн тулд одоо ингээд бодоод өнгөрөөд охор хүн чинь бас мартдаг учраас бичиж тэмдэглэж аваад тэгээд тухайн тэр мэдрэмж дахин давтагтаад яваад ахаар нэг өдөр ингээл за энэ зүйл надад ийм юмыг ойлгуулах гэдсэн юм биш тэгээд ингээд зарим нэг зүйлээ гоё ингээд мэдээд аваад идэг юм билээ. Тийм болохоор бас их сонирхолтой
талаас нь ингээд өөртөө ажиллаад үзвэл бас гоё юм шиг санагдсан шүү. Та бүхэн маань тэгээд өөрийнхөө одоо дотор байгаа тий дарагдсан, нэг хаагдсан тэр зүйлийгээ гаргаж ирэхийн тулд амьдралд гарч ирж байгаа хүмүүс амьдралд бий болж байгаа үйл явдал зэргийг одоо ингээд үл ойшоож ингэж өнгөрөөлгүйгээр ямар нэгэн байдлаар хэрэгтэй юм байна гэж бодож хүлээж аваад гоё дүгнэлтийгээд өөрийгөө ирж хаагаарай гэж хэлмээр байна. За тэгээд гадна талаасаа одоо өөрийгөө мэдэх гэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр хүний одоо гадна байдалд өөртөө ихтэй байх нөгөө маш том юм аура байж идэг юм байна л да. Тэгээд дотроосоо нөгөө өөртөө ихтэй байх, өөрийнхөө хамгийн гоё бие гэдэг хэлбэрийг бүтээх гэдэг маань дотроосоо учраас маш их хугацаа зарцуулдаг гэж байгаа байхгүй юу? Угаасаа ер нь бол ямар ч хүн бараг л маш удаан суралцж ийж дотроосоо ингээд ерөөсөө 100% өөрийгөө яг байгаагаар нь хүлээж аваад гэхдээ өөрийгөө бас дэвшиж дээшлүүл засаж ингэж сайжруулад тэгээд ингээд би гэдэг хүн яг ийм хувилбараар хамгийн сайн юм байна гэдгээ мэдээд 100% өөртөө ихтэй байж чаддаг юм байна л да. Тэгээд энийг бол ингээд хугацаа орох ч гэсэн багаагаар ингээд хийнгээ өөрийнхөө гадна талаасаа байгаа тэр аура гэдэг тэр нөхцөл байдлыг бас өөртөө бүрдүүлж явах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Мэдээж одоо юу гэдгийг байгаагаараа өөрийгөө хайрлаад ингээд хүлээн зөвшөөрөх гэдэг бол угаасаа маш чухал ч гэсэн өөрийнхөө тэр сайн муу тал сайхан муухай зүйлийг бол эхлээд бид нар ингээд хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Тэгээд тэндээсээ өөрийнхөө чаддаг зүйл, чадвар, мэдлэг тэ харагдах байдал, дүр төрх зэрэгээ ингээд ашиглаад яаж ингэж улам илүү сайжирч, дэвшиж, дээшилж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Эдгээр нь болохоор та бидний хамгийн чухал материал болж байгаа гэсэн үг аахгүй юу нэг өсөндөө. Тийм учраас хамгийн сайнаараа ашиглаад тэгээд хичээл зүтгэл гаргаад дахин хичээл зүтгэл гаргаад таны чадвар, мэдлэг, гадна байдал, дүр төрх сайжирч одоо дээшлэнэ л гэсэн үг. Хоолоор бол ингээд хэдэн төрлийн материал байхаар тэр материалуудыг ашиглаад ямар гоё үзмжтэй гоё төгс хоол хийж болох вэ гэдэг шиг хүн ч гэсэн яг адилхан өөртөө байгаа мэдлэг одоо юу гэдгийг чадвар гадна байгаа дүр төрх ер нь яг одоо байгаа та гэдэг хүнийхээ энэ материалыг ашиглаад илүү одоо яаж дэвшиж дээшилсэн сайжирсан тий бие гэдэг зүйлийг бүтээх вэ гэдгээл бодож олох хэрэгтэй юм байна. Тэхийн тулд хамгийн ихэнд хэлсэн өөртөө итгэдэг байх хэрэгтэй, амлсан амлалтаа биелүүлдэг байх хэрэгтэй. За тэгээд өөрийгөө дотроосоо таньж мэдэх хэрэгтэй. Эдгээр зүйл нь маш их удаан ингээд хугацаа зарцуулдаг учраас энэ зүйлүүдийг хийнгээ гаднаасаа бас өөрийгөө тордож арчилж гоё байлгаж өөрийнхөө одоо нөгөө өөртөө итгэлтэй байх аура гэдэг зүйлээ усалж тордож авах хэрэгтэй л гэсэн тийм зүйлийг хэлээд байгаа. Тэгээд энд нэг юм хэлэхэд ер нь бол юм штэ. Хүн ингээд өөртөө таалагдж байгаа тэр үг үйлдэл дүр төрхөө ингээд бий болгох нь хүний өөрийнх нь хүсэл сонирхолч гэсэн бас маш чухал шүү гэдгийг бас мартаж болохгүй. Тиймээс одоо юу гэдгийг те бусдын стандартад тааруулсан өөртөө итгэлтэй биег биш яг нөгөө нэг та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бий болгож чадсан өөртөө итгэлтэй байх тэр итгэлийг л бий болгоно гэсэн үг байхгүй юу? Өөртөө итгэлтэй байхын тулд одоо бусдын тэр үгүйсгэж байгаа байдал, бусдын тэр юу гих бол гэдгийг бас хит анхаарахгүй байх нь зүйтэй юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр та ч гэсэн би ч гэсэн те ер нь бүгдээрээ бүх хүнд хамгийн сайнаараа байсан ч гэсэн таалагдахгүй зүйл байх байхгүй юу? Бусдыг ч гэсэн те ийм байх ёстой гэсэн тийм шүүмж бас ер нь бол нэг хэрэггүй гэж боддгийн би. Яагаад тэгэхээр танд ч гэсэн тэр хүн болгон таалагдхаалгүй юм чинь тийм ээ. Яг өөрийнхөө таа гэдэг зүйлийг илүү ингэж тодруулж харагдуулах зүйлээ улам сайжруулад тэр өөртөө итгэлтэй байх зүйлээ бий болгоорой л гэж хэлээд байгаа. Бас нэг бодсон зүйл маань юу гэхээр хүн өөрийнхөө энергиэр ингээд бүх зүйлтэй холбогддог юм байна гэж яг хөө санал нийлэхгүй ч хүн байгаа байж магадгүй л те. Хүн өөрөөсөө гаргаж байгаа энергиэрээ эргэн тойронд байгаа ингээд хүмүүстэйгээ байгаа зүйлүүдтэйгээ холбогддог юм шиг надад санагдаад идэг байхгүй юу. Тийм болохоор зөвхөн би гэдэг дээрээ ингээд ажиллаад өөрийгөө олчихгүй таны эргэн тойронд та яг тэр өөрийнхөө энергиэр ямар хүн ямар үг үйлдэлүүдийг ингээд татж ийна гэдгээ бодож үзснээр маш чухал зүйлүүдийг өөртөө ингэж олж харж болно гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор энергийн тухайд бас жоохон дурсчлаа.
За тэгээ гуравт нь болохоор нөгөө өөртөө ихтэй байдлаа мэдрэх ил гаргах гэж хэлсэн шүү дээ тий. Тэр нь болохоор бүр амархнаар хэлэх юм бол өөртөө хамгийн их таалагддаг, даган дуурайдаг тийм хүнийхээ үг үйлдэл байгаа байдлыг ер нь бол даган дуурайж гаргана л гэсэн үг. Багаагаар гаргаж эхлэх гэсэн үг. Хитрхи хүнийг дуурайгаад яг ухаан хүн шиг ингээд байх биш. Тэр зүйлээс авахыг аваад би жоох энийг өөрчлөөд ингэж хариул гоё юм байна. Би жоохон одоо ийм байгаа байдлаа засаж залруулад ингэдэг байвал зүгээр юм байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар жоохон өөрийнхөө одоо байгаа байдалд гоё дагаж дуурайдаг те. Үлгэр жишээ авдаг хүмүүсийнхаа байгаа байдлаас нь өөрлөгөө ингэж оруулна л гэсэн үг байхгүй. Өөрт таалагддаг одоо дагаж дуурайдаг тэр хүнийхээ үг үйлдэлээс суралцаад өөртөө шингээж ингэж явсаар байгаад юуг бий болгодог вэ гэхээр яг нөгөө тэр нь ингээд өөрийн юм шиг таны зүйл юм шиг болж чаддгаараа их давуу талтай гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар ч бас ингээд аливаа зүйлийг шууд өөрөө л ингээд хийгээд иж чадахгүй бусдаас ингээд үлгэр дуурайл авч бусдыг харж сурч мэдэх зүйл ч гэсэн зөндөө байдаг шүү дээ тийм болохоор тэдгээрээс сайн одоо гоё өөртөө авъя гэсэн зүйлүүдийг нь шингээж аваад өөр юм болгоод яг хүнийг бол ингээд бүр яг точиг дагаж дуурайна гэсэн үг бол биш. Тэгээд ингээд өөрийнхөө хамгийн чадварлаг одоо бийг өөртөө мэдэрч эхэлснээр тэр өөртөө ихтэй байх гэдэг зүйлтэй ингээд холбогдоод явдаг тийм л процесс байгаа даа. Тэгээд яг танд одоо яг ямар зүйл ингээд илүү дутагдж байна гэдгээ бас бодож үзээд энэ зүйлийг ингээд хийхдээ гоё хөгжилтэй байдлаар ер нь туршаад хийгээд ингээд боддог байвал их зүгээр юм шиг байлээ шүү. Тэгээд ямар нэг зүйлийг ингээд сонсоол хараал хүний сэтгэл нэг тийм ямар гоё юм бэ гэд ингээд боддог. Тийм хөөрч догдолсон одоо японоор бол ваку сүрөө гэж байгаа байхгүй. Тийм хөөрч догдолсон баярлаж хүлээж авдаг тийм одоо хүний сэтгэл бол ерөөсөө маш их ингээд гоё хөдөлгөөнд орж идэг юм байна л да. Тэгэхээр хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйл ингээл хөдөлгөөнд орох тусмаа гоё ингээд эмгтээлэг энерги нь илүү сэргэж идэг учраас зөөлөн дулаан тийм баяр хөөртэй энергиэр аливаа зүйлийг гоё хүлээж авч сураарай гэж хэлмээрэн. Тэгээд бичлэгийг маань үргэлж ингэж сонсож урмын сайхан үг хайрлаж цаг заваа зориулсан надад комент үлдээдэг хүмүүстэй ч гэсэн бүгдээр маш их баярлдаг шүү гэдгээ бас хэлье. Тэгээд надад ч гэсэн та бүхний гоё урмын үг маш их урам зоригийг өгдөг. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээрэн. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.